асаргаан тийш гэдэг зөвхөн хөл гар нь хөдөлдөггүй хэвтэрд байдаг хүмүүс байдаг гэж та нар боддгоо үгүй байхгүй да. Асаргаанд чинь одоо жишээлбэл би өнөөдөр ямар хоол идэх вэ, юу өмсөх вэ гэдгээ огт мэдэхгүй, оюуны хувьд одоо оюуны бэрхшээлтэй за би дааж өөрийнхөө амьдралын бүх юм дээр шийдвэр гаргаж чадахгүй. Би засах, идэх, хоолнд бүх юмаа засуулж чадахгүй. Гэхдээ харахад босоо явж сууж чаддаг хүмүүс ч гэсэн энэ ангилалд ороод ингээд шаарддаг байхгүй юу? За тэгвэл асаргааны мөнгө гэдэг ярил л да. За асаргаагаар чинь тэр өвдсөн нэг хүн болон тэрийг асарч байгаа хүн хоёрын одоо орлого болж байгаа гэсэн үг. За хүн ямар хүн асаргаа хэрэгтэй гэхээр байнга юм бодох хүмүүс л байгаа. Гэтэл зөвхөн уннууш татдаг одоо өвчтөе хүмүүсийн асуудал байна да тий одоо эпилепси дэр гэхэд оруулж ирж байгаа юм нь олдохгүй. За тэгээ олдохгүй болохоор бөө юм болж өөрөө мөнгөөр авахлаар нөгөө даатгалынх нь Монгол улсад бүртгэлтэй мөртлөө эмийн жагсаалтанд байхгүй. А тэгээ яагаад энэ юмнууд нь байхгүй байна гэхээр ашиггүй гэдээ оруулж ирдэг эмийн компаниуд. За хэрэг ийм юм бол энэ жижигхэн хүн амзараас энэ нэмээд жишээлбэл төр өөрөө аваад явцдаг бодлого хэрэгтэй. Энийг бодлого гэж хэлнэ тий. За нөгөө талд асаргааны мөнгийг 6% нэмнэ. Ер нь тэтгэмжийн мөнгийг 6% нэмнэ гэж байгаа. Хамгийн бага түнтэй 302 мянган төгрөгийн одоо хэмжээтэй тэтгэмжил 6% нэмэгдэхээр 400 мянга хүрэхгүй. Амжиргааны баталгааж доод төвшөнд ч хүрэхгүй. Тэгэхээр хүн асруулаад нөгөөт нь асарч амьдрна гэдэг чинь идэх хоол донд орон байрны асуудал, эмний асуудал, эдэлж хэрглэж байгаа таяг тэр хэрэгсэл хүртэл нийлээд ингээд асаргааны цогц үйлчилгээд байхгүй юу? Дээрээс нь асарж байгаа хүн өөрөө ямар ч нэг хамгаалалт баталгаа байхгүй. Ингээд ийм асуудал байгаа учраас нэг удаа жасаж гарч ирэхээр нэг шүл шиг юм ингэж өгчдөг те. За тэгээд бид нар ингээд төр нэг ийм одоогийн байгаа бодлого чи ингэж байгаа байхгүй. Яг ингээд тэр хүмүүсийг өхөөлөхгүй ам зогоосон юм бол байлгаад байгаа. Гэхдээ бас яг бүрэн амьдруулж чадахгүй, хөл дээр нь бол босгохгүй ийм байгаад байгаа. Тэгэхээр бодлого хаашаа чиглэх хэрэгтэй болохоор хөл дээр нь босгох хэрэгтэй байхгүй. Хөл дээр нь босгоод авчвал асарж байгаа хүн өөрөө ачааллгүй болоод ажиллаа яадаг болно. Асруулж байгаа хүн өөрөө аваа явдаг байхгүй. Тэгэхээр асаргааны мөнгө гэдгийн цаана мөнгөн бос дэмжлэх хэрэгтэй. Тэрэн дээр чинь нөгөө хөдөлмөр засал хэрэгтэй, сэргээн засал хэрэгтэй, нийгмийн ажил хэрэгтэй байхгүй да. Сэтгэлзүйч ч гэсэн хэрэгтэй байхгүй. Энийг л бодлогын хувьд ингээ хийгээд өгөөч гэж ярихлаар манай сангийн яамны зардал улсын төсөв дээр ороогүй гэж яриад байгаа болохоор би өнөөдөр зардлын ангилал гэдэг юм яриад байгаамаа.